За яг сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол Апокалипто хэмээх маш сонирхолтой фильм байна. Тухайн кинонд маань яг юуны тухай гарах вэ гэхлээр хэрвээ чи 2156 жил 15 өдрийн өмнө амьдарч байсан бол гар утасгүй, Жордан пүүзгүй тэгээд бас хумсны хутгаггүйгээр хэр хол явж чадах вэ гэдэг талаар өгүүлэх юм. Найруулагч жүжигчин продюсер Мел Гибсний энэхүү бүтээл 40 сая доллараар бүтээж 120 сая $100 ашиг олсон байдаг. Мел Гибсон гэдэг энэ найруулагч байж тээ. Энэ хүн бол уг нь жүжигчин хүн байхгүй юу? Намайг хүүхэд байхдаа л гарсан кино болгоны гол дүр тоглодог байсан. Маш олон баг 100 хол давсан кинонд гол дүр бүтээсэн жүжигчин. Тэгээд хамгийн сонирхолтой нь манай хүн жүжигчний хуваар нэг ч Оскарын шагналгүй байж ич найруулагчийн хуваар бүр 2 удаагийн Оскарын шагналтай юм блэ. Тэгээ ингээ бодохоор үнэхээр мундаг жинхэнэ урлаг бүтээдэг хүн байгаад байгаа байхгүй юу? Кино салбартаа тоглосон кинонуудыг ч гэсэн харуул зүгээр л гайхамшиг. За ингээд хэлэх гэсэн юм а бүгдийг нь хэлсэн болохоор киногаа эхлүүлцгээе. Онгон дагшнараа байгаа нэгэн ойд Майя омгийн хэдэн анчид тапир агнаж байгаа үйл явдлыг бидэнд харуулна. Тэд өөрсдийн бэлдсэн өрхөндөө өнөөх зэрлэг амтнаа хөөж оруулдаг. Манай гол дүр болох энэ залууг Ягуар гэдэг. Тапирын амийг даслаад дотор эд эрхтнийг нь уламжлал ёсороо нөхөддөө тарааж өг. Ингэхдээ тэр хүүхэдтэй болж чадахгүй байгаа мохоо үзүүрт хэмэх найзаараа тоглож үүнийг чи идвэл хүүхэдтэй болно гэж төмсгнүүдийг нь өгч түүнээр тохуурхдаг. Найзуудын хоорондох нарийн зодон болж хувирахад омгийн ахлагч Ягуарын эцэг чулуун тэнгэр тэдний голоороор зогсон. Өдөрдөгч түүнд бэлгийн харьцаанд орох үедээ боожгоогоо навчаар үрээд үзээ гэсэн зөвлөгөөг өгдөг. Энэ бүхний дараа индианчууд гэрлүүгэн харих гэж байтал тэдний ард дахь модон дундаас хэн нэгний хөлийн чимээ сонсогдно. Тэд бүгдээрээ мод руу хараад зогсож байтал өөр нэг омгийнхан нутгаа орхин нүүдэлж байгаатай таардаг. Нүүдэлчид барьсан загаснаас манай хэдэд өгч хариуд нь тэрүүгээр өнгөрөх зөвшөөрөл тэгээ Тапирийн жаахан бахтай бол. Хөгшөд эмэгтэйчүүд хүүхдүүд ихэд зовж туйлдсан байгааг харсан Ягуар тэдний досгонд юу тохиолдсон талаар асуух гэтэл аав нь түүнийг тэднээс хол бай гэж хэлдэг. Үүний дараа манай хэд гэрлүүгээ явна. Замдаа омгийн удирдагч нөгөө хэдтэй хандаж нүүдэлж яваа хүмүүстэй таарсан гэж хэндэж битгий хэлээрээ хүмүүс айчхын шүү гэж тушаадаг. Ингэхдээ тэр бас хүүгэн зогсоогоо чиний оюун санаанд зугтаж яваа омгийнхны айдас шингэчихжээ гэж хэл. Мохоо үзүүртийг гэртээ эргэж ирэхэд ирсэн даруйд нь их чинь тосч аваад ач хүүтэй болохын тулд хурдхан гэрлүүн хөөнө. Ягуар харин гэрийнхэн дээрээ ирчихсэн хүүтэйгээ тоглож жирэмсэн эхнэрээ бас халамжилж байдаг. Ингээд төд удалгүй мохоо үзүүрт гинэт гэрээсээ байдаг чадлаараа чарсаар гарч ирэх бөгөөд нөгөө яриад байсан эмчилгээнийх нь навчны оронд омгийн ахлагч Пэр завьячаад хийчихсэн байж таар. Бүгд л энэ тухай мэдээж тосхон даяараа инээдэн болдог. Орой болоход индиачууд бүгд л найр наадан болж инээж хөгжилтөж цөхөж байхад Ягуар ганцаархнаа гүн бодолд автан сууж байна. Нам гүм жунглд өглөө болж үүр цайх үед манай баатарт нэгэн зүүдлэгддэг. Тэр ой тунд зогсож байх бөгөөд түүний өмнө өчигдөр таарсан өнөөх залуу зүрхэн гартаа хатгчихсан хүндхэн амьсгаатай зүхтаарай гिचгсэн зогсож байна. Үүний дараа Ягуар сэрээ зүүдэн эргэцүүлэн сууж байтал нар мандахтай зэрэгцэн нохоо хуцаад эхэлдэг. Энэ үед модны цаан дайсны цэргүүд ирчихсэн байж байна. Тэд маш удаанаар гитэн унтаж байгаа тосгоныг бүслэж авдаг. Гэнэт нохоо хуцгаан болоход дайсны цэргүүд байрлалаа бүрэн эслэж довтлохоогоо эхэлнэ. Заримыг нь хороож, заримыг нь боолчлон гэр орныг нь юу ч үгүй галтан шатаадаг. Ягуар тэндээс зүгтаж эхнэр хүү хоёроо ойрхон байрлах худагт нуух гэж байна. Манай залуу дулааны талбарт ирсэн даруйдаа дахин нэг дайсныг хороох гэж байтал хүний ясаар хуйдуулах хийсэн тэдний ахлагч гарч ирэн түн цаад болдог. Энэ хүнийг хоосон чон гэх бөгөөд хүмүүстэй тэр хандаж наад залууга амьд үлдээчихэ гэж хэлнэ. Үүний дараа тэд омгийн ахлагчийг хороох бөгөөд Ягуарын эцэг өөрийн үхлийг нэр төртөөгөөр хүлээн авдаг. Манай залууд игээтэл амиа алддаггүй нөгөө нөхөр Ягуар дээр хурж ирснэ. Чи намайг хизээж хороож чадахгүй гэж хэлээд зохиж ухаан алдвал. Ягуар эргэж ухаан ороход дайснууд олцолж авсан хүмүүсээ хүлж авч явахд бэлэн болгоод тэнд байсан эмэгтэйчүүдийг бусдынхын нүдэн дээр хүчирхийлж байдаг. Ягуар эргэн тойрно харвал эхнэр хүүхдүүд нь тэнд байхгүй байна. Манай залууг ямар нэг зүйл хайж байгааг мэдсэн дайснууд харж байгаа зүг рүү н очиж доош харвал хэнийг ч тэндээс олдоггүй.
Үүний дараа Майя омгийнхан олзны хүмүүсийн аваад жаахан хүүхдүүдийг тэнд нь үлдээгээд замдаа гардаг. Цуваа хүчтэй урсгалтай голыг гатлаж эхлэхэд хүүхдүүд тэрүүгээр гарч чадахгүй болохоор эргийн нөгөө талд үлдэнэ. Голын дараа тэд өндөр уулын жимээр өнгөрөх бөгөөд цуваанд явж байсан шархтай нөхөр хөл алдан доош унахад түүний араас бүгдээрээ чирэгдэж эхэлдэг. Энэ бүхнийг харж байсан өнөөх тухан дээр нүдтэй нөхөр хүмүүстэй хандаж битгий эднэрт тусал өөрөөсөө амьд гарвал гаргээ гэж хэлдэг. Ингээд манай залуучууд хамтдаа нилээд хичээсний эцэст ягуарыг аварч чадна. Дараа нь тухан дээрээ нүдтэй нөгөө нөхөр шархацсан эрийн хүлээсийг тайснаа доош нь унгачдаг. Хоосон ч цуванаас нэг хүн дутсан байгааг олж мэдээд юу болсон талаар асуувал дуугаа сохор үннээ хэлнэ. Чоно шууд л хутгаа сугалж гаргаж ирснэ. Хэрвээ дахиад нэг л хүн эндээс дутвал би чиний хоёр захын нүдийг чинь ухаж орхин шүү гэж анхааруулдаг. Орой болж түүдэг галын хажууд хоосон чон хүүдэн эр хүн босонд нь баяр хүргэж өөрийнхөө хутгийг бэлэглээд одоо чи том хүмүүстэй нэг ширээнд сууж болно гэж хэлнэ. Маргааш өдөр болоход цуваа дахиад л аюултай газруудаар явж өнгөрнө. Тэдний замд тахлаас болж сүйдсэн нэгэн тосгон таарах бөгөөд тэндээс амьд үлдсэн ганцхан хүн болох хөөрхий охин Майячуудаас тусламж хүсэхэд нөгөөдүүл нь түүнийг халдвартай гэд ойртуулдаг. Охин хайрууд нь тэдний улсын сүрлийг зөгнөж хэлээд хүн ирвэс та нарын дунд байна. Тэр энэ бүхнийг эхлүүлэх болно гэд үлдэнэ. Цаашаага тэд чулуу боловсруулах газрын хажуугаар өнгөрдөг. Тэнд байгаа хүмүүс цусаар ханиалгаж цагаан тоосонд дарагдсан байна. Тэд очих газартаа ойртох тусам хүрээлэн байгаа орчин нь баян тансаг болж ашиглаж байгаа технологиуд нь ч гэсэн орчин үеийнх болсоор байдаг. Ингэж явсаар байгаад манай хэд эхний зогсоол төрийн ирнэ. Тэнд тэднийг боол болгон цэнхэр өнгөөр боддог. Хоосон ч хүүдэн боол наймаалцах эрхэн шилжүүлж анхны наймааг нь хийлгэнэ. Майячууд олцны хүмүүсээс зөвхөн эмэгтэйчүүдийг нь зарж дуусаад үлдсэн хідэн аваад цааш хөдөлдөг. Манай боолууд цааш явсаар нэгэн сүмд ирэх бөгөөд тентхийн ханан дээр хүнээр дахил өргөж байгаа зураг зурастай байна. Тэднийг бөөгнөрсөн олон дундуур дагуулan явсаар Майячууд өндөр пирамид руу чиглэн алхдаг. Манай хэдийг дээш гаргаж байх хооронд хажуу талынхын шатаар хэн нэгний толгой тасралтгүй өнгөрцөөр байна. Тентхийн хүмүүс дахил өргөсөн хүний цусаар өөрсдийгөө бодож ямар нэгэн юмд сүсэглэцгээ. Нөгөө хэд явсаар байгаад пирамидын орой дээр гарч ирэхэд тэнд байсан бөөч юм уу юу ч юм нэг хүн ард иргэдэн хандаж цусан дахилга үйлснээр бид өөрсөддөө тулгараад байгаа гай гамшигаас ангиж ирэх болно гэсэн тэнэг юм яриад зогсож байдаг. Тэгээд хүмүүсийн нэг нэгээр нь гаргаж ирэн зүрхийг нь суглаж толгойг нь салгаж явсаар ягуар дээр хурч ирнэ. Манай хүнийг яг дахилгын тавцан дээр хэвтэх тэр мөчөд нар хэртэж таарах бөгөөд тэнд байсан шашинлаг пистанаар тентхийн бурхан цусан цадсан байна гэсэн таамаглал дэвшүүлээд манай хүнийг давцан дээрээс буулган тахилга амжилттай боллоо хэмээн ард түмэндээ зарлана. Үлдсэн олзны хүмүүсийн Майячууд хөл бөмбөгийн талбаар хөөж уруулаад тэр тэнд байгаа дэрс хүртэл гүйж чадвал та нар эрх чөлөөтэй болно гэж хэлдэг. Ингээд зогтож яваад манай залуу модон дээр гарч нуугдана. Манай хүнийг хөөж явсан Майячууд нэгнийхээ нуруунд дээр туссан цусны толбыг хараад ягуарыг модон дээр байгаа юм байна гэдгийг ойлгон урагшаа явахын оронд ирсэн замаараа буццаадаг. Гэтэл түүний уурд ягуарын бяцхан зулцаг гараад ирэх бөгөөд арагшаага хурдхан харуул ээж нь түүний араас гитэж байхан тэр.
Энэ үйл явдлын дараа хэтэрхий их мухар сүсгтэй Майячууд ягуар гарч ирснийг өнөөх өвчтөе охины зөгнөлтөд холбон тайлбарлаж бараг буцан ухааны юм ярьчихсан байж байна. Гэтэл энэ үгийг сонсоод уурсан хоосон Жон ганц хүүгийнхээ өшөөг хинч байсан би авах болно гэж хэлснээр тэд цаашаагаан явцгаана. Ингээд шөнө болоход Майячуудын нэг нь хортой могонд хазуулчих. Нөгөөдөл нь түүнд удаан зовж өгөхгүй тулд судцаа өөрөө хаана гэсэн зөвлөгөө өгөөд эзгүй ойд орхиод явдаг. Ингээд үлдсэн хэдэн манай залууд нилээд ойртож манай хүнч кино эхлэхэд анх хийж байсан газартаа ирсэн байна. Ягуар өөрийн төрсөн өдөө ирсэн учраас тулаанд бэлдэж байна. Ингэж явахдаа тэр намайг дунаж эгээтэл үхдэггүйч гарч ирэхдээ шавраар хуйг хийн сэтгэл санааны хувьд бүрэн гэгэрсэн байдалтай болчихдог. Ингээд тэр өөрийн дайснууд руугаан зөгийн үүр авчидэн эхний дайралтаа хийн. Эсэг хугацааны дараа хүчтэй аадар бороо орж эхэлнэ. Энэ үеэр ягуарын эхнэр хүүхэд хоёр нөгөө худагт байсаар байх бөгөөд ойр хавийн бүх ус тэдний байгаа газар руу урсан орсноор худаг дүүрч эхэлдэг. Нөгөө хоёр хөөрхий усан живх аюулаас яаж амьд гарах вэ гэсэн байж итэл хөөрхий эмэгтэй өвдөлт эхлэж төрөх үйл явцсан өрнө. Хэсэг хугацааны дараа ягуар худаг дээр ирж чаддаг ч гэсэн ардаа дайснуудтай учраас юу ч хийж чадалгүй хажуугаар нь өнгөрдөг. Үүнийхээ дараа тэр үлдсэн дайснуудаас зүгтэж далайн эрг рүү гүйж очдөг ч гэсэн тэнд очсноо яагаад ч юм бэ зүв зүгээр намайг алуул алаа гэж гисэн сууж байна. Нөгөө хоёр нь ч гэсэн араас нь очсноо манай хүнийг алалгүй зог тусан харсан зүйлдээ итгэж чаддаггүй. Тэдний эрэг дээр европчууд хөл тавьж байх бөгөөд ягуар түүнийг дайламдуулан эхнэр хүүхдүүд дээр нь хурдхан эргэж очино. Ингээд эргээд иртэл эхнэр нь төрчихсөн гурвуулаа болчихсон манай хүнийг угтаж авдаг. Ингээд манай хэд эргчлөөтэй болон ойн гүнд чимээгүйхэн уусан алга болно. За хэн түрээд энэ удаагийн бичлэг өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Дараа уулзлаа. Түр баяртай.